хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тухай мэдээлэл өгье. 18 нас хүртэлх хүүхэд залуучуудыг хүүхэд гэнэ. Хүүхдийн эрх чөлөөг зөрчиж буй бүхий л үг үйлдэлийг хүүхдийн хүчирхийлэл гэнэ. Хүүхдийн өсөлт хөгжил нөлөөлж буй бие махбод сэтгэл санаа, бэлгийн хүчирхийллийг хүүхдийн хүчирхийлэл гэнэ. Монгол улсын хүүхдийн эрхийн тухай хуулийн 7-гийн 3-т зааснаар хүүхэд нь нэр төр, гэр бүлийн байдал, хувийн мэдээлэл, орон байрны халдшгүй байдал, хувийн орон зайгаа хамгаалуулах эрхтэй. Энэ эрхийг зөрчиж байгаа тохиолдлыг хүүхдийн хүчирхийлэл гэнэ. Яагаад дэлхийн бүх улсууд хүүхдийн төлөө амлалт өгдөг вэ? Хүүхэд нь бие балдар, сэтгэл санаа, оюун ухааны хувьд тасралтгүй хөгжиж байдаг. Хөгжлийн энэ явцад тэдний эрхийг ностоор зөрчих юм бол хөгжилд саатал учирдаг. Тиймээс л насан туршийн анхаарал халамж зайлшгүй шаардлагатай. Хүүхдийн хөгжлийг дотор нь нэрээ үе, балчир үе, бага нас, өсвөр үе гэж ангилдаг. Харамсалтай нь хүүхдийн эрхийг зөрчиж байгаа хэрэгүүдийн 80-аас дээш үеийг эцэг эх асран халамжлагч нь үлдсэн байдаг. Хүүхдийн хэвийн хөгжилд эцэг эх асран халамжлагчийн үүрэг оролцоо маш чухал. Тиймээс хүүхдийн хөгжлийн бүхий л үе шатуудад эцэг эх асран халамжлагчийн үүрэг хандлага өөр байдаг. Нэрээ үеийн эцэг эхийн үүрэг хандлага. Шөнө хүүхэд уйлвал эцэг эх яах ёстой вэ? Битгий уйлаа даа гэж зохих. Байнга тэргүүлээд байвал ахуулдаг муу зуршилтай болно гэд хүүхдээ уйлахыг үл хайхрах. Хөхүүлээд живхийн сольж тэгэрч өгөх. Аль нь зөв хандлага вэ? Балчир үеийн эцэг эхийн үүрэг хандлага. Хүүхдийн тоглож байсан бөмбөг автозам руу өнгөрчихлөө. Яах ёстой вэ? Гадаа тоглох нь аюултай тул гэрт нь тоглоорой гэж хэлэх үү? Автозамын үед баримтлах дүрм журмыг тайлбарлах уу? Аюултай үйлдэл хийснийхэн төлөө шийдэх үү? Аль нь зөв хандлага вэ? Бага насны үеийн эцэг эхийн үүрэг хандлага. Найзтайгаа тоглож байгаад муудалцлаа. Энэ үед эцэг эх хэрхэн хандах вэ? Найзтайгаа хэрхэн харилцах талаар зааж өгөх. Муудалцуулахгүй тул тоглоомыг хурааж авах. Яг адилхан тоглоом авч өгнө гэж хэлээд аргадах. Аль нь зөв хандлага вэ? Өсвөр үеийн эцэг эхийн үүрэг хандлага. Найзтайгаа орой болтол тоглоомын газраар явж байгаад ирэх. Хөлөг цэнгэний газраар явж байгаад ирсэн хүүхдтэйгээ хэрхэн харилцах вэ? Эцэг эх асран халамжлагч нь ч мөн адил оройтдог. Санаа зовоосон гээд гадаж гарахын хориглох. Хүүхдтэйгээ харилцан ярилцаж энэ тохиолдолд хэрхэх талаар зөвшөлдсөх. Аль нь зөв хандлага вэ? Хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тухай мэдээлэл өглөө. Анхаарал хандуулсанд баярлалаа.